Сайн байцгаана уу? Монголын санхүүгийн мэргэжлийн шинжилгээтэй холбооны ээлжид нээлттэй хичээл эхлүүлж байна. Хичээл 201. За энэ хичээлээр олон хувьсгал хэмжигдэхүүний дискриминантын шинжилгээг үргэлжлүүлэн авч үзнэ. Холбогдох ном болон нийгмийн сүлжээний хаягийг эндээс зааж өглөө. За өмнөх хичээлүүд дээр хоёр бүлгийн хувьсгал хүчин зүйлийн шинжилгээг авч үзсэн болно. За өмнөх хичээлүүд дээр авч үзсэн эмпирик тоо мэдээллээр үндэслэн энэ хичээлийг явуулах юм аа. За энэ хичээлээр багны ялгуурын квадратын дүнг хэрхэн тооцох авч үзэх юм. Үүнтэй холбогдсон тоо мэдээллийг хүснэгтлэн харууллаа. За энэ дээр эхний мөрөндөд X1-ээр тэмдэглэсэн хөрөнгийн хүчин зүйлийн дундаж мөн хоёр бүлгийн энэ хоёр бүлэг нь бол төлбөрийн чадвартай аж ахуйн нэгжүүд болон төлбөрийн чадваргүй аж ахуйн нэгжүүдийн холбогдох тоо мэдээллийн ерөнхий дундаж байгаа. За эдгээр мэдээллийг ашиглан эхний мөрөөр X1 хүчин зүйлийн ерөнхий дундаас хэлбэлзэн квадратыг бол энэ тооцоолсон байна. За түүнийг n гэсэн энэ илэрхийлэлээр үзүүлсэн байна. За энэ бол нийт ажилтны тоо 24 байсан. За тэрүүнийг эдгээр хүчин зүйлийн тоонд бол хувааж 8 гарсан байна. За ингээд бол жишээлбэл энд ялгуурын квадратыг саяын n-ээр илэрхийлэгдэж 8-аар үржүүлж 800 гарсан байна. За иймэрхүү байдлаар X2, X3 гэсэн хүчин зүйлийн нөлөөлөлтөй холбогдсон тоо мэдээллийг тооцоосон байна. За ингээд хамгийн сүүлчийн багнаарх тоо мэдээллийн алгоритмын хэлбэр бол багны ялгуурын квадратын дүнг илэрхийлж байна. За хоёр бүлгийн хувьсгал хүчин зүйлийн шинжилгээг сургаан алхмаар гүйцэтгэдэг гэж ингэж хамгийн эхний 197 дугаар хичээл дээр авч үзсэн. За багны ялгуурын квадратын дүн оруулаад эхний дөрвөн хүчин зүйлийн нөлөөллийг бол тооцох арга зүй бүлийн тул авч үзлээ. За дараагийнх нь бол ялгуурын квадратын харилцан нөлөөллийг хэрхэн тооцоолох томьёо бол энд бичигдсэн байна. Энэ томьёонд бол урд нь тооцоолсон холбогдох тоо мэдээллүүдийг орлуулан тавьж үр дүнгэнд гаргасан байна. За энд бол SSB гэвэл бүлгүүдийн хоорондоо ялгуурын квадратын дүн байна. За SS гэдэг нь бол мөрийн ялгуурын квадратын дүн. За SSC гэдэг нь багны ялгуурын квадратын дүн. За эдгээр үсгэн илэрхийлэлд холбогдсон утгуудыг бол орлуулан тавихад бол ялгуурын квадратын харилцан нөлөөллийн үр дүн бол энд гарч ирсэн байна. За хамгийн сүүлд ялгуурын квадратуудын нийт дүн бол тодорхойлсон байна. За нийт нь бол ийм хоёр өөрөөр SSW гэдэг маань бүлгийн тодорхой ялгуурын квадратын дүн байна. За тэр
Ихэвчлэн SS B гэдэг нь сая хэлсэн бүлгүүдийн хооронд ялгарыг авдараад тийм дүн. Энэ хоёрын дүн бол ялгарын квадратуудын нийт дүнг илэрхийлж байна. За энэ үнийг бол мөн өөр нэг хөлбөрөөр энд тооцоолсон байна. За энэ дээр бол эдгээр энд бол мөрийн ялгарын квадратын дүн, энд бол багны ялгарын квадратын дүн. За энд бол сая тооцоолсон ялгарын квадратын харилцан нөлөөллийн энэ дүн байна. SS W гэдэг нь маань түрүүн хэлсэн бүлгийн дотор ялгарын квадратын дүн. Эдгээрийн холбогдсон утгуудын алгоритмын нийлбэр мөн дээдэх ялгарын квадратуудын нийт дүнтэй бол шууд тохирч байна. За хамгийн сүүлд нь бид хоёр бүлэгт хувьсах хэмжээгдэхүүний шинжилгээний үр дүнг нэгтгэн харууллаа. Хоёр бүлэг гэдэг нь бол бид бол судалгаанд авсан 8 аж ахуй нэгжим. Яг бол төлбөрийн чадвартай болон төлбөрийн чадвар гэж хоёр ангилсантай бол холбоотой юм аа. За ангид бол дээрх тооцоолсон холбогдох ялгарын квадратуудыг бол энд байршуулж тэдгээрийн тоон утгуудыг энд бичсэн байна. Мөн чөлөөний зэргүүдийг бол энд бичсэн байна. За эдгээр холбогдох параметруудыг холбогдсон энэ чөлөөт мэдээллийн тоог бол чөлөөний зэрэг илэрхийлдэг. Нийт чөлөөний зэргийн дүн бол нийт ажиглалтын тооноос нэгийг хасантай тэнцүү байдаг. За ингэж бол шалгаж үздэг байгаа. За дараагаар нь ялгарын квадратуудын дунджийг бол энэ дээр илэрхийлсэн байна. За тэгтэн бол энэ ялгарын квадратуудын дунджийг илэрхийлнэ бол Фишерийн үнэлгээ бодит тогтоог тооцохтой холбогдож энэ ялгарын квадратын дунджийг бол тооцдог байгаа. За Фишерийн үнэлгээ нь бол ялгарын квадрат болон чөлөөний зэргээс бол хамаардаг. За энэ нь бол тооцоо параметрт бол энэ үнэлгээ өгөхтэй холбогдож энэ шалгуур үзүүлэлтүүд ашигладаг. За энэ нь бол энэ өөрөөр хэлбэл Фишерийн үнэлгээ нь бол тооцсон параметрт энэ шийдвэрлэхээс нөлөөллийг үнэлэхэд бол энэ бол ашигладаг. За бодит утга энэ бол хүснэг дээрх үзүүлэлттэй бол зэрэгцүүлэн харьцуулан үзэж үнэлгээ хийдэг байгаа. За ингээд ялгарын квадратын дунджаан бол энэ тооцоод дараа нь бодит утгыг олохын тулд бол энэ бүлгийн доторх ялгарын квадратын дунджийг бол ашигладаг. За энэ дээр бол 59,083 байна. За үүнийг бол энд ашигласныг бол харж болно. За ингээд ялгар холбогдох мөр бага нь харилцан нөлөөллөөр энэ ялгарын квадратын дунджаан энэхүү бүлгийн доторх ялгарын квадратын дунджиж бол хувааж энэ Фишерийн үнэлгээний бодит утгыг бол гаргасан байна. За энэ Фишерийн үнэлгээний хүснэг дээрх үнэлгээ хийхин тулд бол тодорхой хүснэгтэйг бол ашигладаг. За энэ хүснэгтэйг бол Фишерийн альфа алдааны F даргалдын 5% түвшний шалгуур гэсэн ийм хүснэгтэйг бол ашиглаж болдог. За энэ 5% гэдэг маань магадлалын түвшин нь бол 95. Санамсргүй хэмжээгдэхүүний эзлэх үе хэмжээ нь бол 5% байна гэсэн үг.
Тэгээ нийтдэн бол 100% гэсэн өндөөгөө бол илэрхийлж байна гэсэн үг юм аа. За ингээд өнөөдрийн хичээлийг өндөрлөө. Дараагийн хичээл дээр бол энэ тооцооллыг бас шалгадаг нэг аргыг бол авч үзэх юм аа.